Орос Албаноос Украин улс руу нэг шөнийн дотор 70 гаруй баллистик болон далавчид буужин гаргажээ. Орос Албаноос газахсах хилэлцээрийг зөрчил Америк нэгдсэн улс, Европын улс орнууд цэргийн хариу арга хэмжээ авахд хүрнэлээ. Америк нэгдсэн улс болон Колумб улсын ерөнхийлөгч нар уулзсан байна. Япон улсад их хэмжээний цас орсны улмаас 30 хүн амьдарчээ. Арамдраг азагштай Тэнгэр телевизийн гадаад мэдээний оройн тайм хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээллээс таймлал өргөнө. Өнгөрсөн шөнө Киевт шөнийн температур хасах 10 хэм, Харьковт хасах 23 хүм дахин хүртэл буурч 1100 гаруй орон сууцны байрлал халаалтгүй байсан байна. Учир нь Орос улбаны улс Украины эрчим хүчний салбарыг онилсон урд өмнө болоогүй маш том хэмжээний давталгааг хийсэн байгаа юм. Украины талаас мэдээлснээр Орос улбаны улс 70 гаруй баллистик болон далавчид буужин харуулсан гэж байгаа. Үүн дээр нэмээд 450 дрон ашигласан байна. Украины агаарын хүчин буужингуудын ердөө 38-ыг нь усгаж чадсан, олон нь байндаа туссан гэсэн. Энэхүү буужин дроны давталгаа цахилгаан станц эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч цахилгааны тасалдалд үүсгэсэн байна. Тодорхойлбол давталгаа болох үед агаарын температур хасах 20 хэмт хүрсэн. Нийслэлд байрлах 1000 гаруй орон сууцны байр дахин халаалтгүй болсон байна. Өмнө зүүн хэсгийн Харьков хотын нэгэн цахилгаан станц бүрэн ажиллагаагүй болсон гэх мэдээлэл байгаа. Киевт анхны дэлбэрэлт шөнө дунд сонсогдож, агаарын түвшүүр 7 цаг гаруй үргэлжилсэн байна. Оршин суугчид метроны буудлуудад хонож, зарим нь хүйтнээс хамгаалахаар майхан хүртэл барьсан байдалтай байсан гэж DTEK компани зүгээс 10 дугаар сараас хойш Украины эрчим хүчний салбарыг онилсон 9 дахь том давталгааны үр дүн ийм байсан гэж хэлсэн байна. Таман компанийн эзэмшлийн 2 цахилгаан станц дахин зохилтонд өртсөн гэдгийг мэдээлж байна. Киев, Днепр зэрэг хотуудад улсын өмчит байгууламжууд нь цохилтонд өртөж, өмнөх давталгаануудын хохирлоос гарч амжаагүй байхад нөхцөл байдлыг бүр ихээр хүндрүүлсэн хэрэг болсон гэдгийг хэлж байгаа. Таман халдлагад өртсөн зарим станц зөвхөн халаалт хангадаг, цахилгаан үйлдвэрлэдэггүй, өөрөөр хэлбэл цэвэр иргэний зориулалттай байсан гэж DTEK компани зүгээс хэлж байна. Иймэрхүү байдлаар иргэний дэд бүтцийг онилох нь Женевийн конвенцийн дагуу дайны гэмт хэрэгт тооцоодох боломжтой. Инженерүүд шүнжин ажиллаж байгаа боловч ажиллах хүчин хүрэлцэхгүй байгааг хэлж байна. Үүний өмнө Бямар гарагийн үүрээр Орос улбаны улс Киев хот дахь орон сууцны барилгууд руу товтлсон тухай бид өчигдөр мэдээлж байсан. Эдгээр товтлогоо нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын тохиролцсон гэж байгаа эрчим хүчний галзахсах хэлэлцээр амралтын өдрүүдэд дууссаны дараа болж байгаа нь энэ. Нөхцөл байдал иймдээ хүрч Украин эрчим хүчний байгууламжуудаа хамгаалж чадахгүй байгаа нь Украины зэвсэг хүчнийхэн агаарын давталгаанаас хамгаалах буужингийн нөөц хомс байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Украин энэ тал дээр Америк нэгдсэн улсад үйлдвэрлэсэн Патриот буужингийн системд илүүтэй найддаг. Өчигдөр НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рутте Киевт айлчилж Владимир Зеленскийтэй уулзаж парламентод үг хэлсэн байна. Тэрээр энэ үеэрээ Украины агаарын давталгаанаас хамгаалах хүчний хомслолын тухай сэдвийг хөндөж, гишүүн орнуудаа нөөцөөсөө Украинд илүү их буужин өгөхийг уриалсан байна. Мөн тэрээр НАТО инхийн хилэлцээний үед Украины гаргаж байгаа шийдвэрүүдийг дэмжин үүсэх тохиролцоо гэрээ хилэлцээрийг баталгаажуулахад оролцоотой байхаа хэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн Швед, Дани улсад Украинд зориулж 245 сая еврогийн үн бүхий агаарын давталгаанаас хамгаалах систем зэвсэг хамтран худалдан нийлүүлэхээр болсон гэдгээ зарлалаа. Гэхдээ Швед 2.6 тэрбум кроны санхүүжилтийн 2.1 тэрбумыг нь гаргаж Украинд Тридон MQ2 гэх нэртэй хөдөлгөөнд агаарын давталгаанаас хамгаалах системийг нийлүүл. Энэхүү систем нь далавчид буужин болон алсын тусгалт дроныг устгах чадвартай. Оросын алсын зайн цохилтууд иймэрхүү байдлаар нэмэгдэж байгаа үед Украинд нэг шаардлагатай зүйл мөн гэж Шведийн баталгаа хамгаалахын сайд Пал Йонсон үзэж байгаагаа хэлжээ. Байлдааны талбарт нөхцөл байдал ийм байсан бол дипломат орчинд болж байгаа үйл явдлуудаас үргэлжлүүлэн мэдээллээ. Орос Украины төлөөлөгчид өнөөдөр Абу Даби хотноо Америк нэгдсэн улсын зуучилж байгаа 3 талт уулзалтын 2 дахь шатыг эхлүүлж байна. Энэхүү уулзалтаар дайныг зогсоох чиглэлд бодит үр дүн гараасаа гэсэн хүлээлт аль талд нь байгаа нь бол мэдээж. Өнгөрсөн 7 хоногт 3 талт хэрэлцээрийн анхны уулзалт болсон байна.
Өнгөрсөн оны сүүлчээс хойш бүр тодруулах юм бол Америк нэгдсэн улс дайныг зогсоох 20 заалт бүхий төлөвлөгөөг танилцуулсан цагаас хойш талуудын хооронд иймэрхүү байдлаар дипломат яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгаа. Гэхдээ тэдгээр уулзалтуудын үр дүн юу ярьж хэлэлцсэнийг албаныхан засгийн эцсийн шийдвэр гарах хүртэл хараахан олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй гэсэн. Гэхдээ өчигдөр Financial Times агентлагт аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлж мэдээлэл өгсөн их сурвалжуудын мэдээлэлээр Украин ирээдүйд байгуулагдах галзахсах хэлэлцээрийг Орос улбаны улс удаадараа ноцтой зөрчсөөр байвал Европын улс орнууд Америк нэгдсэн улс хамтарсан цэргийн хариу арга хэмжээ авах зарчмыг барууны түншүүдтэйгээ тохирсон гэж байна. Энэхүү мэдээллийг хэлэлцээний талаар танилцуулга авсан их сурвалжуудад тулгуурлан дамжуулсан байгаа. Биедан баталгаажуулах боломжгүй гэсэн. Үндсэндээ төлөвлөгөөг өнгөрсөн 12 дугаар сар болон 1-р сард Украин, Европ, Америк нэгдсэн улсын албаныхан хэд хэдэн удаа хэлэлцэж галзахсах дэглэмийг Орос зөрчсөн тохиолдолд шадараалсан хариу үзүүлэхээр ярилцсан гэж байгаа юм. Мөн санал болгож байгаа механизмаар бол Орос улбаны улс галзахсах дэглэмийг зөрчсөн тохиолдолд 24 цагийн дотор хариу үзүүлж эхлэх юм байна. Эхний шатанд дипломат анхааруулга өгнө. Шаардлагатай бол Украины айрам зөвчлийг дасан зогсоох зорилготойгоор цэргийн хариу арга хэмжээ авна гэж заасан. Хэрвээ байлдаан үргэлжлэх юм бол дараагийн шатанд сайн дурын эвсэлд нэгдсэн Европын улс орнууд цэргийн хүчээр оролцохоор төлөвлөсөн. Энэхүү эвсэлд Европын холбооны ихэнх гишүүд байгаа. Мөн Их Британи, Норвеги, Исланд, Турк улс багтдаг байна. Хэрвээ товтлогоо өргөжих юм бол анхны зөрчлөөс 72 цагийн дараа гэхэд Америк нэгдсэн улсын цэргийн хүчийг багтаасан барууны дэмжлэгтэй хамтарсан хүчний хариу арга хэмжээ хэрэгжинэ гэж төлөвлөгөөнд тусгасан байна. Дараагийн хэлэлцээ буюу өнөөдөр Абу Даби хотноо болж байгаа хэлэлцээрийн тухайд 2 өдрийн турш үргэлжлэх уулзалтайгаа өмнөхтэйгээ адил Вашингтон, Киев, Москвагийн төлөөлөгчид оролцсон. Дональд Трампын хувьд өөдрөг байр суурь илэрхийлсэн 4 жил үргэлжилж байгаа дайныг дуусгах боломж ойрхон байна гэж харж байгаа. Гэхдээ Москва, Киев хоёр аль тал нь хүлээлтийг намжаасан байдалтай. Богино хугацаанд бодит дахиц гарна гэдэгт болгоомжлсон байдалтай хандаж байгаа гэдэг хэлсэн байна. Хэрвээ энэ удаагийн хэлэлцээ дахин бүтлгүүдэх юм бол 4 жил үргэлжилсэн дайныг нэг талдаа туйлдаа хүрч буулт хийх хүртэл үргэлжлэх магадлал өндөр байгаа юм. Дараагийн онцлог олон улсын мэдээлэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой. Гэхдээ түүний өвчтөе хүн хар тамхины бүлэглэлийн удирдагч гэж ширүүнээр шүүмжилж байсан хүн буюу Колумбусын ерөнхийлөгч Густаво Петрог цагаан ордонд хүлээн авсан явдал. Энэ тэдний Вашингтонд анх удаа нүүр тулан хийсэн уулзалт. Мөн бараг 2 цаг үргэлжилсэн энэхүү уулзалт хаалттай болж өнгөрсөн байна. Удирдагч нар уулзалтыг үр дүнтэй болсон гэж үнэлсэн ч тэдний хооронд зөрчил хിവэрэ байгааг хүлээн зөвшөөрсөн. Уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр Петров Дональд Трамптай байсан таагүй харилцааны талаар асуусан асуултуудыг ерөнхийдөө тойруулсан маягтай байсан байна. Ерөнхийдөө тэдний аль нь ч байр сууриа өөрчлөөгүй. Гэхдээ Густаво Петрогийн хувьд хэлэлцээр гэдэг нь ах дүүсийн хооронд болдог зүйл биш. Санал зөрүүлж байгаа талуудын хооронд хийгддэг зүйл учраас үүсэт байгаа асуудлыг ярьж хэлэлцэн шийдвэрлэх нь зүүн хэрэгэ гэж үзэж байгаа гэдэг хэлсэн байна. Дональд Трампын тухайд мөн уулзалтын талаар эерэг сэтгэлдтэй байгаа гэдгийг хэлсэн. Тэдний хэлэлцсэн гол сэдвүүдэд хил дамсан хар тамхины 8-тай тэмцэх, мөн Латин Америкийн аюулгүй байдлын тухай асуудлууд багтсан байна. Густаво Петро Колумбийн элчин сайдын яамд хийсэн тусдаа хэвлэлийн хурлынхаа үеэр Латин Америк бүс нутаг гадны дарамт шахалтгүйгээр өөрөө шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа гэдэг хэлсэн байгаа. Харин хар тамхитай тэмцэх бодлогын тухайд Колумбус дэлхийн кокаины хамгийн том нийлүүлэгч орон гэдгийг санах хэрэгтэй. Хэвлэлийн хурлын үеэр тэрээр өөрийн засгийн газар түүхэнд байгаагүй хэмжээний хар тамхины баривчилгаа хийсэн гэдгийг хэлж байна. Түүний үзэж байгаагаар хар тамхины эсрэг тэмцэлд 2 өөр зам байна гэж байгаа. Нэгдүгээрт ширүүн буюу ашиг сонирхол тулгуурсан байдалтайгаар хүч хэрэглэх. Гэхдээ энэ нь мафийн бүлэглэлүүдийг улам бэхжүүлдэг гэж харж байгаа юм байна. Нөгөө нь арай илүү уян хатан арга барил. Тэрээр ядуу тариачдыг шийдэхээс илүүтэй томоохон бүлэглэлийн толгойлогчдыг онилох нь стратегийн хувьд зөвөө гэж үзэж байгаа гэдэг Дональд Трампд хэлсэн байна. Талуудын хоорондох өмнөх зөрчлүүдийн тухайд аль нь хүлээн зөвшөөрч нүүр тулсан уулзалтын дараа ойлголцож чадсан гэдгийг хэлсэн. Тэдний хооронд өмнө нь өрнөж байсан зөрчил маргаануудыг харвал Дональд Трампын 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхлээд ердөө 6 хоног байхад буюу 2025 оны 1-р сарын 26-ны өдөр хоёр тал Америк нэгдсэн улсаас албатан гаргах нисэлгүүдийн асуудлаар олон нийтийн сүлжээд нээлттэй маргалдаж байсан.
Густаво Петро алдан гаргадаж байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байна гэж үзсэн бол Дональд Трамп Колумбус нислэгүүдийг хүлээж авахгүй байх нь Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалд занал хийж байгаа хэрэгэ гэж тайлбарлаж байна. Эцэст нь Дональд Трамп Колумбийн бараанд хатуу 20 ард тавина гэж сүрдүүлсний дараа Густаво Петро буулт хийхэд хүрсэн байдаг. Үүнээс хойш гэсэн тэд нэг харилцан шүүмжилсээр байсан. Тухайлбал Петро Карибын болон Номхон далайд Америк нэгдсэн улсаас явуулсан цэргийн зохилтуудыг хүний амьд халдсан гэрэгтээ зөөрлөж буруутгасан байдаг. Мөн Венесуэлд Америк нэгдсэн улсын явуулсан цэргийн ажиллагаагаар тухайн үеийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан явдлыг хулгайг гэмт хэрэгтэй адилтгаж байсан. Николас Мадурог огцруулсны дараа Дональд Трамп Густаво Петрог анхааралтай байхыг анхааруулсан мэдээллийг хүртэл хийсэн байдаг. Түүнчлэн Густаво Петрог нэгдсэн үндэсний байгууллагын эндрэс Америк нэгдсэн улсыг шүүмжилсэний дараагаар Дональд Трамп визийг нь зуцалж дараа нь түүнийг хар тамхины бүлэглэлүүдийг хяналтгүй орхисон гэж буруутгаж байсан байна. Энэ мэдчлэн талууд хоорондоо маш их зөрчилдөж байсан тул ийхүү өнгөрсөн сард тэд анх удаа утсаар ярьж энэ удаа бичлэн уулзаж байгаа нь олонний анхаарлыг татах нь гарцааг байна. Түүнчлэн Колумбус эх 5 дугаар сард ерөнхийлөгчийн сонгуулиа явуулах гэж байгаа. Густаво Петрогийн хувьд дахин нэр дэвших боломжгүй ч гэлээ. Түүний зүүн жигүүрийн эсэл их мэдлээ хадгалахыг зорж байгаа нь бол мэдээж. Харин Дональд Трамптай энэхүү харилцаан зөөлрч байгаа нь сонгуулийн өмнө Америк нэгдсэн улсаас ирэх дарамтыг багасгаж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Дараагийн улс мэдээ. Япон улсад сүүлийн 2-7 хоногт орсон хэмжээний засны улмаас 30 гаруй хүн амьссан алдсан байна. Талигаачдын дунд гэрээхийн гаднах 3 метрийн өндөртэй засан нурангад дарагдаж нас орсон 91 настай эмэгтэй багтаж байна. Япон улсын ерөнхий сайд Такаичи Саная байгалийн амжилт нэрвэгдсэн бүс нутгуудын оршин суугчдад туслахаар цэргийн ангиудыг илгээх тушаалыг гаргасан байна. Мөн их баригчдын зүгээс иргэдийг засны нуранг дээвэр дээр цугларсан засанд дарагдах эрсдлээс өөрсдөө хамгаалж сонор сэрэмжтэй явахыг зөвлөж байгаа. Түүнчлэн цахилгаан эрчим хүч тасрах эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Үүнд Японы хойд хэсэгт байрлах Амори хотод 175 см-ийн гүнтэй цас орсон байгаа нь хэвийн хэмжээнээс 2 дахин их үзэгдэл болж байгаа юм байна. Угаар зогсохгүй зарим газарт 183 см-ийн зузаантай цас орж сүүлийн 40 жилд харагдаж үзэгдээгүй зүйл болсон байгаа юм. Гамшигаас амнасаа алдсан 30 иргэдийн тухайд Ниагата мужид 12, Акита мужид 6, Хоккайдод 3, Амори хотод 2, бусад мужуудад нийтдээ 4 хүн таалалт өгсөн байна. Бэртэж гинцэн хүмүүсийн тухайд 290-ийг давсан байгаа. Тэдний дунд хүнд хэлбэрийн гэмтэлтэй цөөн хүмүүс байгаа. Цаг уурын мэргэжилтнүүд энэхүү их хэмжээний засыг Япон улсад удаан хугацаагаар тогтсон Арктикийн хүйтэн агаарын масснаас үүдсэн байж болзошгүй гэж тайлбарлаж байна. Засгийн газар цаашдаа гарах осол эндэгдлээс сэргийлэхээр арга хэмжээ авч байгаа. Харин гамшигт үзэгдэл удахгүй болох парламентын сонгуульд нөлөөлөх хэсэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Франц улсын прокурорууд өчигдөр Парис хот дахь X платформын офсуудад бага насны хүүхдийн ёс бус зураг, бичлэг, хуурамч контент тараасан байж магадгүй гэж сэжиглэн нэгжлэг хийсэн байна. Урьдчилсан мөрдөн шалгалтаар албаных нь тус компани эзэн Elon Musk-ыг байцаалтанд дуудсан байна. Парисын Кипр гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өнгөрсөн оны 1-р сард явуулж эхэлсэн урьдчилсан мөрдөн шалгалтын яц ийхүү үргэлжилсээр байгаа юм энэ. Уг жил гарны хугацаанд X платформыг хууль бус контентыг бүтээж бусдад тараасан хэрэгтэй холбоотой эсэхийг нь шалгаж байгаа юм. Үүнд насанд хүрээгүй бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн шинжтэй ёс бус зураг, бичлэг, химэл оюун ухаанаар бодит хүний царай дөрхийг ашиглан зөвшөөрөлгүй бүтээсэн ёс бус контентууд автомат өгөгдөл боловсруулах системийг санаатаагаар манипуляц хийсэн зэрэг багтаж байна. Удаан хугацаанд үргэлжилсэн мөрдөн шалгалтын энэхүү ажил нь Elon Musk-ийн XAI компани бүтээсэн химэл оюуны чатбот Grok хэрэглэгчдийн хүсэлтээр бодит хүний өгөгдсөн зургийг хуурамчаар үүсгэхдээ ёс бус байдлаар бэлгийн мүлжлэг болох боломжтой нөхцөл байдлыг бий болгосноос хойш ийхүү эрчимжих болсон юм байна. Уг чатбот нь дэлхийн 2 дугаар дайны үед нацист Германы явуулсан еврейчүүдийн эсрэг хийсэн ялгуурласан гадуурхсан байдлыг мөн дорд үдсэн үгүйсгсэн утгатай агуулгатай нийтлүүдийг гаргасан байгаа нь олон нийтийн дургуутслыг хүргээ зогсохгүй Франц улсад эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох сэдэв болсон байна. Зөвхөн Францаас гадна Их Британий мэдээллийн комиссийн газраас X болон XAI компаниуд Grok чатботыг хөгжүүлж ашиглахдаа өгөгдлийн хамгаалтын хуулийг зөрчсөн эсэхийг нарийн хянан шалгаж байгаа юм байна.
Энэ мэтээр гарсан зөвчлүүдэд Европын холбоо дижитал зохицуултыг зөрчсөн гэх үндэслэлээр мөн тэр дундаа баталгаажуулалтын системтэй холбоотой хэрэглэгчийг төөрөгдүүлсэн дизайн ашигласан гэж X платформд 120 сая еврогийн торгуул аль хэдийн ноогдуулаад байгаа. Гэхдээ нөгөө талд Elon Musk ямар байр суурьтай байгаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Өөрөө сайн дураар очиж мэдүүлэг өгөхийг санал болгож байгаа. Мөн их баригчдын таамгуудыг тэр нэгцааж байгаа юм. Энэ 7 хоногийн давуу гарагт Elon Musk XAI-г худалдан авснаа зарлаж, X платформ, Grok chatbot, хиймэл дагуулын Starlink компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсээр байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа өргөжлүүлэн зарим мэдээллийг товчоор хүлээн авна. Бельги улсын парламент хүнд гэмт хэрэг үйлдсэн цагаачдын иргэншлийг хураах хуулийн төслийг баталлаа. Өмнө нь зөвхөн терроризмын шинжтэй төрийн аюулгүй байдалд завал хийсэн тохиолдолд иргэншлийг туцалдаг байсан бол уг шинэ хуулиар хүн амны хэрэг, бэлгийн хүчирхийлэл зэрэг ноцтой гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн иргэншлийг туслах боломжтой болжээ. Европ даяар цагаачлал нэмэгдэж байгаатай зэрэгцэн олон орон бодлогоо ийхүү чангадаг хандлага ажиглагдаж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар Джеффри Эпштейнтэй холбоотой Конгрессийн мөрдөнжлөлтөнд мэдүүлэг өгөхөөр зөвшөөрчээ. Билл Клинтон Эпштейнтэй танилуд байсан ч түүний бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл болон бэлгийн гэмт хэргийн талаар мэдээгүй, мөн олон жилийн өмнө холбоогоо тасалсан гэдгийг хэлжээ. Билл Клинтон 2 дугаар сарын 27-нд Хиллари Клинтон 2 дугаар сарын 26-нд мэдүүлэг өгөхөөр болсон байна. Ийхүү Клинтон 1983 оноос хойш Конгрессийн хороонд мэдүүлэг өгч байгаа Америкийн нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч болж байна. Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Gianni Infantino Орос улбаны улсад тавьсан хөл бөмбөгийн хоригоо цуцласан явдал маргаан дагуулад байна. Кремлийн зүгээс түүний үгийг нааштай хүлээн авсан боловч Украин уг үйлдэлийг шүүмжлээд байгаа юм а. 2022 онд Орос улбаны улс Украины дайн эхэлсэн цагаас хойш Орос улбаны улс олон улсын спортын тэмцээнүүдээс оролцох эрхээ хасуулсан хэвээрээ байгаа юм. Орос улбаны улсыг иргэн оролцуулах хэсэг асуудлыг хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх хороо шийдэх хэрэгтэй. Гэхдээ энэхүү хорооны удирдлага дайныг зогсоох хүртэл хориг хэвээр байх ёстой гэсэн байр сууриа өмнө нь илэрхийлж ирсэн билээ. Испаниас 16-аас доош насны хүүхдүүдийг захим сүлжээ ашиглахыг хориглох төлөвлөгөө боловсруулж байгаа гэдгээ зарлалаа. Ерөнхий сайд Педро Санчес хүүхдүүдийг дижитал зэрлэг баруунаас хамгаална гэж хэлсэн байна. Энэхүү захим платформуд дахь хууль бус, ёс бус контентын хариуцлагыг компани удирдлагуудад хүлээлгэх, үүнээс насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалах өөрчлөлтүүдийг багтаасан уг хуулийг батлахын тулд парламентын зөвшөөрөл шаардлагатай юм а. Иргэн сануулгад Австрали улс өнгөрсөн оны сүүлээр ийм хоригийг хэрэгжүүлсэн анхны улс болсон байдаг. Франц, Дани, Австри зэрэг орнууч гэсэн насны доод хязгаар тогтоох асуудлыг нухацтай хэлэлцэж байна. Та бүхэнд оройны гадаад мэдээний тайм хөтөлбөрөөр хамтаа үзүүллээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.